2% роялтигаар 60 жилээр өгөх гэж байсан гэж яриад байгаа. Өнөөдөр чинь бас Эрдэнэчимэг гишүүний бас нэг тайлбар үлээ. Бид нар үнэндээ энэ нэг асар олон бивэнтэйгээ тэрсэлсэн мэдээллийн дунд ерөөсөө учраа олохоо ячаад байна. Тэгэхээр би тэрийг уншсан хүний хувьд энэ асуултыг би бас тавих хэрэгтэй гэж бодож байна. Би заримдаа бүр гайхдаг шүү дээ. Одоо энэ гэрээг үнэхээр уншсан юм уу, уншаагүй юм уу? Эсвэл зүгээр ингээд нэг цаас аваад тэгээд нэг хүний бичиж өгөө за энийг хэлгэсэн юм хэлээд идэх юм уу? Би одоо үнэхээр гайхдаг байхгүй. Одоо өнөөдөр ч гэсэн би сонин дээр л харлаа хин хэлсэн бүүмэд энэ чи ерөөсөө л ингээд Монгол даяар л хайгуул хийх эрхийг Шинхоо энержи хоёрд өгөх гэжсэн байна. Бүх нүүрсний баялагийг л Монгол даяар өгөх гэжсэн гэрээ байсан байж тэгээд нэг сонин дээр үчсэн бэл. Гэхдээ тэр нь тим юм бол огт байхгүй шүү дээ. Гэрээн дээр бол маш тодорхой заасан баг. 5-7 бүс нутгийн зүүн баруун цанхын одоо лицензийн талбай дээр гэл заасан маш тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэрээг нь үнэхээр уншаад тэр чи одоо 100 эд хуудас материал байгаа шүү дээ. Үг үсгийг хараад уншаад ойлгоод тэгээд ярилцж болно шүү дээ. Тэрэн дээр бол 60 жилээр өгнө гэсэн нэг ч үг өсөх байхгүй. Гэрээ нь бол өөрөө 30 жил байсан. Засаг үнэхээр гэрээгээ дүгнээд сунгая гэх юм бол сунгах боломжтой байсан. Тийм үү? Тэгэнгუут л автоматар 30 дээр нэмэх нь 30 60 жилээр өгөх гэжсэн байна гэл. Улс төржилт хийгээл те оноо цуглуулах гал те ардын баатар болох гол тийм л юм яваад байгаа юм болов гэж. Түүнээс биш яг үнэхээр гэрээг зүү заалтаар нь яриад сайжруулахын сайжруулад хаяхын хаяад тийм юм бол хийх ямар ч сонирхол байхгүй гэж хараад байгаа.